Өнөөдрийн сэдэв бол төлөвлөлт гэж юу вэ? Хэрхэн үр дүнтэй төлөвлөх юм? Төлөвлөлтүүд яагаад бүтлгүүттэй гэдгийг сэтгэл судлалын шинжилгээ ухааны үүднээс авч үзнэ. За тэгэхээр хамгийн эхлээд төлөвлөлт гэж юу вэ? Төлөвлөлтийг бий болгоход ялгаа зүйлийг төлөвлөхөд хүний тархины ямар хэсгүүд оролцдог вэ? Хүнээс ямар хүчин чармаалтуудыг шаарддаг вэ гэдэг тодорхойлолтыг хүслээ өгөөч. Тэгэхээр төлөл гэдэг бол бидний амьдралын эргэн тойронд болж идэг. Ялангуяа одоо шинэ он эхлэж байгаатай холбоотойгоор их халуун сэдэв байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хүн болгонд амьдралын зорилго, одоо тухайн нэг мөчөд хийх ёстой ажил үйлс, шийдвэрлэх ёстой асуудлууд гэдэг байгаа тийм. Тэгэхээр эдгээр асуудлуудыг, эдгээр зорилгоодыг яг эцсийн үр дүнгийн үүсгэхийн тулд биднэрт заавал хэрэгтэй болж идэг зүйл нь төлөвлөлт болдог. Өөрөөр хэлэх юм бол ямар асуудал тулгарч болох вэ, ямар эрсдэл тулгарч болох вэ гэдгийг ирээдүйд учирч магадгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлж байгаа одоо үйл ажиллагаануудыг нэгтгэж байгаа оюун зураглалыг бид нэр төлөвлөлт гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр төлөвлөлт болвол хүнд байдаг. За бараг л хүнд л байдаг гэж чадвар гэж хэлж болох бах тий. Өөрөөр хэлэх юм бол амтнаас ялгардаг ганцхан цаашаа ер нь олон чадваруудын хамгийн онцлог нь төлөвлөх ирээдүг хараад одоодох үйлдэлээ өөрчлөх чадвар гэж хэлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол танин мэдхүй хувьд өндөр түвшний үйл ажиллагаа байгаа тий. Тэгэхээр яалтчгүй тархины бор гадрын үйл ажиллагаатай холбоотой болж эхэлдэг. За зарим нэгэн тохиолдолд илүүтэйгээр зүүн тархины хэсэгтэй илүүтэйгээр холбогдож эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ тархины хэсэг нь бидний одоо альва нэг үйл ажиллагаагаа зохион байгуулах, төлөвлөх, зохистой шийдвэрүүдийг гаргах одоо үйлдэлүүдтэй маш их хэмжээгээр холбогддог учраас тархины урд хэсэг за тэр дундаа зүүн урд хэсгийн үйл ажиллагаа бол бидний төлөвлөх чадвартай шууд холбоотой одоо холбогдож эхэлж байдаг гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг тарих болвол өсөж хөгждөг эрхтэн тий. Бидний одоо өдөр тутамдаа үйл ажиллагаа хийж байгаа үйл ажиллагаануудтай холбоотойгоор тархины хөгжүүл мэдрэлийн хэсүүдийн холбоос үүсчихэд. Тэгэхээр яг хүүхэд бага насндаа одоо аливаа нэг үйл ажиллагаануудыг төлөвлөх ч юм уу чадвар нь харьцангуй сул байдаг шүү дээ. Тэгээд амьдралын явцад одоо альва нэг туршлагуудын үндсэлтэйгээр ч юм уу төлөвлөх чадвар, цагаа менеж хийх чадвар, за үйл ажиллагаануудын эрсдлийг тооцоолох чадварууд бол аажмаар нэмэгдэж идэг. Тэгэхээр бас энэ чадвар хүн болгонд байдаг эсвэл одоо хүн болгонд бага байдаг чадвар гэхээсээ илүү бас сурах боломжтой чадваруудын нэг болоод ирж байгаа. Аливаа зүйлийг төлөвлөхөд ерөнхий мэдлэг буюу туршлага гэдэг зүйлүүд хамаарагдах учраас бага наснаас эхлээд хүн аливаа зүйлийг хийж үзээд туршаад аливаа зүйлийг төлөвлөөд алдаж үзээд яваад байх тусам дээрэс нь ерөнхий мэдлэгийн хүрээ нэмэгдэх тусам алдаагүй төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэх чадвар нь нэмэгддэг гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр төлөвлөгөө нь бол аливаа нэг зорилгод хүрэх алхмууд аль эсвэл ямар нэгэн зүйлийг хийн гэдэг цагийн төлөвлөлт бас байж болно тийм. Жишээ нь маргаашийнхаа дараа 7 хоногийнхоо сарынхаа төлөвлөгөө гаргана гэдэг хүмүүс яг тухайн өдөртөө хитэн цагт юу хийхээ зоочдөг шүү дээ тий. Гэхдээ заримдаа дийлэнх нь тим төлөвлөгөө гаргачаад яг нэг төлөвлөгөө бүрээ хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө дийлэнхтэй гаргахгүй зүгээр бичээд орхичдаг тий. Энэ дийлэнх хүмүүсийн хийдэг төлөвлөгөөний хэлбэр байж магадгүй. Энтэй холбоотой нэг сонирхолтой туршилтаа байхгүй судалгааны үр дүн. Энд нь сонгуулаа өгч байгаа хүмүүсийг 3 бүлэгт хуваасан байна л да. 3 бүлэгт хуваагаад эхний бүлгийнх нь хүмүүс рүү залгаад сонгуулаа өгнө шүү гэдгийг нь зүгээр сануулсан байгаа юм. Хоёр дахь бүлгийн хүмүүст нь болохоор сонгуулаа хизээ хаана очиж яаж өгөх гэж байна вэ? Судалгааны бүлгийг 2 хуваасан юм байна. Сонгуулаа хизээ хаана очоод тэгээд буцаад тэнцэнээс яаж ирэх вэ гэдэг зүйлүүдийг нь асуусан юм байна л да. Сонгуул болох ч шүү гэдгийг давхар дуртай хайжгаар. Ингээд судалгааны үр дүнд сонгуул болох ч шүү гэдэг зүгээр сануулад орхисон хүмүүс нь сонгууллаа хаана очоод яаж өгөөд буцаад хэрхэн ирэх вэ гэдгийг асуусан бүлгээс 4% бага сонгуулийн хэрэгцээнд бүртгэгдсэн байна л да. Энэ статистикийн хувьд болохоор ач холбогдол бүхий ялгаатай төвшин илэрсэн гэсэн үг. Тэгэхээр хүн аливаа зүйлийг хийн гэж зорихдоо зориг тавихтаа зүгээр сонгуулаа өгнө гэдээ ерөнхийд нь бодчих нь яг яаж очиж өгөх үү юу болох вэ тэр сонгуулийг өгөх үйл явцад яах вэ гэдэг зүйлүүдийг тооцоолоод тэгээд өгчөөд бүр яаж буцаад гэрлэгөө хурж ирэх үү гэдгээ бодох нь яг зорилгоо гүйцэлдүүлэхэд нь илүү хялбар болгож өгдөг нэгдүгээрт тодорхой болгож өгнө. Дээрэс нь яг тухайн мөчөд янз бүрийн сонгуулаа өгөх үед нь те сонгуулаа өгье гэд гараад гэрээсээ явахт магадгүй хүүхэд нь уйлаад эсвэл хүүхэд нь өвдсөн үед
сонгуулаа өгөх байх уу гэдэг шийдвэрийг дахин ингэж шинээр эргэцүүлэхгүйгээр анхнаасаа л яаж очих нь тодорхой, яаж өгөх нь тодорхой, яаж иргэн ирэх нь тодорхой байсан учраас тэрийг хойшлуулахад бас амархан байт юм байна л да. Тэгэхээр нэгэнд бий болгоцсон байгаа тэр үйл ажиллагааны одоо дистараанууд те тэр нь хүнийг зорилгоо биелүүлэхэд нь хялбарчилж өгдөг. Яг энэтэй холбоотойгоор одоо бид нэр шинэ жил болох гол ер нь он солигдох төхөөл ирэнгүүт маш олон зорилгоодыг, чиглэлүүдийг, төлөвлөгөөнүүдийг гаргадаг шүү дээ. За би жингээ аасна, эрүүл амьдралын хвшилтэд орно, эрүүл хоолно, ажил дээрээ тийм амжилт гаргана гэл янз бүрийн төлөвлөгөөнүүдийг гой сайхан зүйлсийг бол бичдэг. Гэхдээ яг жилийн эцэс нөгөө бичсэн төлөвлөгөө зорилгоодын маань хэдэн хувь нь биелсэн бэ гэж харангуут сонин үзүүлэлтүүд гарч ирдэг те. Ихэнх нь баг хэдэн 10 жилээрээ үргэлжлээ шинэ жил болгоноор л зорилго болоод явж идэг ч юм уу те. Тэгэхээр хүмүүс ер нь яагаад төлөвлөгөө гаргачаад түрүүндээ хүрэхгүй байгаагийн шалтгаан саяны ярьсан судалгаатай ерөнхийдөө холбоотой байж болохоор өөрөөр хэлэх юм бол бидний гаргаж байгаа төлөвлөгөөнүүдэд их учир байд юм шиг байна те. Хитрхи одоо биелэгдэх аргагүй том төлөвлөгөөнүүд ч юм уу эсвэл тодорхойгүй төлөвлөгөөнүүд одоо яг юу хийх нь тодорхойгүй те зүгээр би жингээ хасна гэж төлөвлөгөө биччихдэг ч юм уу эсвэл хит олон зүйлсийг төлөвлөгөө биччихдэг одоо гэтэл биднэрт байгаа цаг хугацаач тэр энергич тэр нөөц бололцооч тэр бүх зүйл хязгаарлагдмал байгаа шүү дээ те тэгэхээр төлөвлөгөө гаргана гэдэг нь өөрөө бодиттой байж ич нөгөө төлөвлөгөөнд биелэхт нь хамгийн их түхэн болж эхэлдэг бодиттой тодорхой байж ич те тэгэхгүйгээр мэдээч хэрэг хүн одоо юу гэдэг чинь гой сайхан зүйлийг мөрөөднө одоо биелүүлэхийг хүснэ одоо идеал дүрдээ ойртох гэж хичээн гэдэг бол мэдээч хэрэг одоо хүнд байдаг төрөлхийн өгөгдөл байгаа шүү дээ тэгэнгүүт бидний нэг бодох ёстой асуудал нь төлөвлөгөөгөө гаргахаас өмнө за үнэхээр энэ биелэгдэх боломж нь бодит байна уу үгүй байна уу гэдэг дээрээ бодох зайлшгүй шаардлага тулгарч эхэлж байгаа юм л та тэгэнгүүт бидний ихэнх нь бол түрүүний хэлсэнчлэн идеал бие дээрээ тулгуурсан одоо төлөвлөгөөнүүдийг гаргаад байгаа юм. Би нэг ийм болчвол гоё, ийм болчвол би жаргалтай байна, ийм болчвол би одоо магадгүй илүү амжилттай байна гэдэг ч юм уу те. Яг үүний нөгөө талд нь илүү нөгөө нийгмийн хэм хэмжээнд тохируулсан төлөвлөгөөнүүдийг гаргадаг. Тэгэхээр нөгөө төлөвлөгөө нь яг өөрийнх нь хувь хүний онцлог, өөрийнх нь хувь хүний амьдралын одоо хэм маягтай тохироогүй болоод ирэхээрээ биелүүлэхэд ч гэсэндээ хүндрэлүүдийг авчраад ирдэг юм байна л да. Жишээ нь би одоо 2-3 ажил зэрэг хийдэг хүн байлаа гэж бодъё л да. Тэгтэл би одоо жингээ хасна гэдэг төлөвлөгөөтэй те. Тэгэнгүүт надад яг нөгөө хийгээд байгаа 2-3 ажлынхаа зав зайгаар жингээ хасахын тулд бодит үйлдэлүүд хийх орон зай цаг хугацаа хэрэгтэй болж эхэлнэ. Тэгэнгүүт би цагаа төлөвлөгөөгөөс болоод магадгүй миний нөгөө гол зорилго төлөвлөгөө болгох жин хасах төлөвлөгөө маань жил ирэх тусам л ингээл бичигдээл байдаг. Гэтэл яг бодит хөрсөн дээр бууж чадахгүй болоод хэлдэг юм байна л да. Саянатай холбоотой 2-3 ажлын хажуугаар төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө үйлдэнэ гэдэг нь хүнд асуудал болж байгаа гэсэн шүү дээ. Энэний шалтгаан нь шийдвэрийн ядралт буюу англиар decision fatigue гэдэг нэр томьёогоор явдаг ойлголт байгаа. Энэ болохоор хүн өдөр тутмын амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд нь хүнд болон хөнгөнөөс шалтгаалаад дээрэс нь хэрэг хэмжээтэй хэр олон тооны шийдвэр гаргаж ийнө гэдэгс шалтгаалаад хүний өдөртөө зарцуулах энергиэс нь хомсолж байгаа гэсэн. Тэгэхээр шийдвэр гаргалтад нь бит хоёр өмнө хэлсэн хүний танин мэд хүн дээд түвшний үйл ажиллагаа буюу маш хэмжээний оюуны хүчин чармайлтыг шаарддаг процесс байгаа даа. Тэгэхээр энэ процессондоо энерги зарцуулалт нь явагцаа л гэсэн үг. Тэгэхээр энэ их шийдвэр гаргалт нь 2-3 ажил хийж байгаа хүний хувьд бол өдөртмийн ажил дээр ямар их хэмжээний шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжтой тийм. За жишээ нь зүгээр ажилтай холбоотой шийдвэрээс гадна өдрийн цаандаа юу идэх вэ гэдгээ хүртэл шийдэж байгаа нь тухайн хүнээс энергийг шаардж байгаа үйл ажиллагаа болно. Тэгэхээр энэ 2-3 ажлын төгсгөлд 2-3 ажил хийгээд бүтэн 7 хоног болсны төгсгөлд маш хэмжээгээр ядарна, шийдвэр гаргах чадваргүй болно, шийдвэр гаргахаас зайлсхийн хүн автоматар тийм. Тэгэхээр эднэр нь нөгөө дараа 7 хоногт эсвэл маргааштай жингээ хасахтаа яг юу их вэ? Жингээ хасахын тулд би яах ёстой вэ гэдэг төлөвлөгөө гаргах. Дээрээс нь яг цагийн тулаад ирэхэд тэрийг үйлдэхт нь хүнд хэцүү болгоод өгдөг байна л да. За тэгээд мөн адилхан маш хэмжээний шийдвэр гаргана гэдэг нь хүний энергийг нь хомсолж байгаа гэсэн тийм. Дээрээс нь хүн ядарч байгаа үедээ өөрийн удирдлагын чадвар алдагддаг. Буюу өөрийгөө удирдах гэдэг нь анхаарлаа төвлөрүүлэх
анхаарлаа төвлөрүүлснээр ой тогтоолт ажиллах. Тэгээд дээрэс нь ой тогтоолтын дээр үндэслээд аливаа зүйлийг эргэн санах гэдэг процессууд өөрөө удирдлагын оролцоотой явагдаж байгаа процесс. Гэтэл ядарсан хүн аль эсвэл ажлын дараа маш хэмжээний энерги зарцуулсан хүн маань өөрөө удирдлагыг буурчж байгаа учраас бас төлөвлөгөөгөө ирээдүйд гаргана гэдэг нь хэцүү болт юм байна л да. Яагаад тэгэхээр тухайн хүний одоо танин мэдхүүн процессд нь ирээдүг зургт ойролцоогоор зураглаад те юу болох боломжтой вэ боломжгүй вэ тэрний тулд би юу хийх вэ гэдэг нарийн дистаратай үйл хөдөлгөөнүүдийг зургалж байгаа үед өөрийн удирдлага байхгүй буюу анхаарал байхгүй хэзээ анхаарал сул оролдлого хийгээд ямар нэгэн төлөвлөгөө гаргачлаа гэхэд нөгөө ой тогтоолт бүрэн анхаарал дээр тулгуурлаж ажиллахгүй байгаа учраас төлөвлөсөн төлөвлөгөөгөө сайтар бичиж авахгүй бол зүгээр тархиндаа зураглаад орхичих юм бол яг юу их ёстойгоо бас давхар мартах эрсдэлтэй гэх мэтчлэн жижиг амьдрал болдог үйл явдлуудаас шалтгаалаад бид нэр төлөвлөгөө гаргахад хүндрэл учирч эхэлдэг байна. Угаасаа нөгөө төлөвлөгөө гаргана гэдэг нь бидний working memory буюу ажлын санах ойтой холбоотой болж эхэлдэг. Тэгэнгүүт ажлын санах ойны багтаамж буюу одоо ажиллах хүчин чадал нь өөрөө хязгаарлагдмал те. Ер нь олон туршилтуудаар нотолсон байдаг шүү дээ 7 дээр нэмэх асах 2 гэдэг ерөнхийдөө богино хугацааны тогтоолттой их төстэй. Өөрөөр хэлэх юм бол олон тооны мэдээллийг боловсруулах шаардлагатай болоод эхлэнгүүт угаасаа нөгөө бидний төлөвлөгөөг хариуцж байгаа санах ойны маань одоо өөрөөр танин мэдэх чадварын маань хэмжээ нь хязгаарлагдмал учраас зарим нэгэн үйлдэлүүд нь хүссэн үсээгүй алдагдаж эхэлдэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө үйл ажиллагаагаа ухамсарлаж гин үү эсвэл үл ухамсарлаж гин үү гэдгээс үл хамааран нөгөөдхөө гүйцэлдүүлэхэд төвөгтэй болж эхэлдэг. За яг үүнээс улбаатайгаар л бид нөгөө төлөвлөгөөгөө тодорхой одоо яг товч те хит олон биш гаргах шаардлагууд хэрэгцээ шаардлагууд шинжилгээ ухааны үндсэлтэйгээр үүсэж байна гэж ойлгож болох нь шүү дээ. За тэгээд дахиад төлөвлөгөө яагаад хэрэгжихгүй байгаа шалтгаанууд те төлөвлөгөө хэрэгжүүлэхэд яагаад хүндрэлтэй байгаагаас нэмэлтээр юм дуртай юм бол хүний өдөр тутамдаа гүйцэлдүүлээгүй нөгөө шийдвэрүүд гаргах шаардлагатай байгаа те өдөр тутамдаа. Гэхдээ тэр шийдвэрүүд бүгд амжилттай хэрэгжихгүй аль эсвэл зарим нэгэн шийдвэрийг гаргахгүй хойшлуулад орхичихж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өдөрт за магадгүй нэгд өдөр 15 шийдвэр гаргах ёстой байтал 15-ынхаа 10-ыг нь гаргаагүй орхисон бол тэр 12 дахь өдрийн 15 шийдвэр гаргалтаа нэмэгдээд 25 шийдвэр гаргалт болоод хадгалагдаад үлдчихдэг. За энэ яагаад үлдчихдэг юм бэ? Яагаад бид нэр гаргаагүй шийдвэрээ гүйцэлдэж дуусгаагүй ажиллаа толгойдоо аваад яваад байдаг вэ гэхээр Zeigarnik defect гэдэг ойлголтоор тайлбарлагддаг. Энэ нь болохоор анх нэршлиг нь гаргасан судлаач ресторанд сууж байгаа зөөгч нарыг яаж ажиллаж байгааг нь ажигласан юм байна л та. Тэгсэн чинь зөөгч нар яг хүнээс захиалга авчаад дэвтэр дээр бичихгүйгээр зүгээр тогтоогоод авчиж байгаа байхгүй юу те. Тэгчээд хин хаана ямар захиалга өгснө бүгдийг нь санаж байдаг. Хин яль ширээ төлбөрөө төлөөгүй байгааг нь ч бүгдийг нь санаж байдаг. Гэхдээ хин нэгэн аль нэг ширээний захиалгыг гүйцэлдүүлээд хин нэгэн төлбөрөө төлсөн бол зөөгчнөр тэрийг шууд мартаж чадаад исэн байна л та. Ингээд нэг зүйлийг тодорхой хугацаанд толгойдоо хадгалж агаад мартаад байгаа үйл явцыг нь судлаад ямар нэгэн ажлыг хийж дуусаагүй байгаа бол гүйцэлдүүл дуусаагүй байгаа бол хүний тарих байнгын сансан хിവэр байдаг юм байна. Энэ сандалт нь хит их хэмжээтэй болоод буюу өдөр тутамдаа хийдэг ажлууд нь гүйцэлдэж дуусаагүй биднээс санаа зовж байгаа асуудалд нэмэгдээд л байх тусам танин мэдхүүн хит ачаал гэдэг зүйлд хүрдэг. Энэ хит ачаал нь бид нар маш олон зүйлийг толгой дотор зэрэгцүүлж бодох гэж оролдож байгаагаас маш олон зүйл толгой дотор хөвмтлэгдээд байгаагаас үүдтэй юм байна л да. Тэгэхээр энэ толгой дотор хөвмтлэгдээд байгаа олон зүйлүүд нь тодорхой байхгүй бол ойлгомжтой байхгүй бол хэмжигдэхүйц биш байх юм бол те гүйцэлдүүлэх боломжгүй байгаад ах юм бол нөгөө нэг decision fatigue гэдэг зүйлдээ хүрнэ self control буюу өөрийн удирдлага бас давхар буурч эхэлнэ. Давхар стрессүүд нэмэгдэнэ, бухимдлууд нэмэгдэж эхэлнэ. Тэгэхээр ийм үед стресс бухимдалтай үед ирээдүг оновчтой төлөвлөөд түүндээ хүрэх алхмуудыг хийн гэдэг нь бол боломжгүй үйлдэл болж ирж байгаа байхгүй те. Тэгээ хит их төлөвлөгөөнд дунд ороод нөгөөтхөө одоо танин мэдхүү хувьд ачаалд ороод зарим нэг үйл ажиллагаанууд маань бид нэр хүсээгүй байхад алдагдаад эхлэнгүүт яалтчгүй бүр ингээ бүх юмыг хаяал зүхтмаар санагддаг те. Нөгөө юун 2 3 ажил юун одоо амьдралын сайн сайхан төлөвлөгөө ирээдүйн бүх гэрэл хийгээтэй зураглууд маань саринж алга болоод зүгээр бүгдийг нь хаяал ингээл гэрээс гарахгүй үлдчихмээр юм шиг санагддаг. Өөрөөр хэлэх юм бол энэ бол нөгөө танин мэдхүү сэтгэл зүй ачаалаа даахаа болоод зугтах оролдлогоодыг хийж эхэлж байгаагийн илрэл болж байна. Тэгэхээр нөгөө бид нар үр ашигтай төлөвлөх чадвар байгаа. Үүнийг ашиглаж чадахгүй болвол хүрэх эрсдэл нь
танин мэдхүй хувьд ядарх нь байна. Дараа нь сэтгэл зүйн хувьд туйлдах нь байна. Тэгээд нөгөө үн цэнтэй бүх зорилгоудаа бүгдийг хайхад хүрэх нь шүү дээ, тий. Тэгэхээр тий болио. Хай. Тий, ер нь шинэ жилүүдэд хүмүүс айгүйх төлгөө гаргадаг гэх түрүүнээс хойш яриад байгаа тий. Тэгсэн чинь Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар юмр нь одоо дундаж хүмүүсийн 45 орчим хувь нь шинэ жилийн яг энэ үед маш их хэмжээний төлөвлөлтүүдийг бол боловсруулдаг гинэ. Тэгээд тэдний ихэнх нь буюу одоо 85-аас 90 орчим хувь нь 2-оос 4-7 хоногийн дараа гэхэд нөгөө төлөвлөж исэн бүх төлөвлөгөөнүүдээ эхнээс нь ахуулаад байхгүй болгоод явчихдаг юм байна л да. Тэнгүүд эцэст нь хүн төрөлхтний маш бага хувь нь буюу за одоо тэр судалгаан дээр л дурддагцнаа шүү дээ. Нэг 15-аас 20 орчим хувь нь л төлөвлөгөөгөө цааш үргэлжлүүлж явсан чигээрээ одоо амьдралынхаа хвшилд өөрчлөлт оруулсан чигээрээ байдаг юм байна. Тэгэхээр яг энэ амжилттай төлөвлөгөөнүүдийг хийхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд буюу амжилттай төлөвлөгөө гаргаж чадаад байгаа хүмүүс нь юуг огт хийдэггүй вэ гэдэг талаар хоёлаа ярилцъя тий. За тэгээ. За хамгийн ихнийх нь гэх юм бол төгс төгөлдөр үзэлтнүүд хизээж амжилттай төлөвлөгөөг боловсруулж чаддгүй гин л дээ. За яагаад гэхээр тэд нар нэг удаа алдаа гаргачих юм бол төлөвлөгөөгөө тэр чигээр нь орхичдаг гинэ. За 100% эсвэл ерөөсөө биш гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг одоо магадгүй би түрүүний ярьсан эрүүл хаалттай болёо гэдэг амьдралын хвшлийг энэ жилдээ за 22 онд амьдралдаа одоо суулгана гэд үзсэн байла тий. Тэгсэн чинь яалтчгүй амьдралын шаардлагаар цагаасаар болчлоо. Тэгээ миний эрүүл хаалтын дэглэм алдаглаа. За хэрвээ би төгс төгөлдөр үзэлтэн байх юм бол нөгөө нэг удаагийн бүтлгүүтлээсээ болоод төлөвлөгөөгөө шууд хаях нь шүү дээ тий. За дараа жилийн шинэ жилээс эхлэе гэдэг ч юм уу. За дараагийнх нь гэх юм бол өөрийгөө хит их шүүмжилдэг хүмүүс. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг удаа төлөвлөгөөнд бүтлгүүтэнгүүт гин буруутай мэдрэмжийг маш ихээр бид нар мэдээч хэрэг мэдрэн те. Одоо өөрийгөө сул дороогоор мэдрэн, өөртөө өгсөн амлалтууд байна сүрэнгүүт мэдээч хэрэг энэ дотор бол өвдөлт явагдана те. Тэгэнгүүт гин буруутай мэдрэмжийг дахиж мэдрэхгүй тулд бид нэр төлөвлөгөөнөөс ухарч эхэлдэг гинэ. За дараагийн шинэ жилээр би төлөвлөхгүй. Яагаад тэгэхээр өмнөх жил төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээсээ нэгийг нь ч биелүүлээгүй юм чинь. Эсвэл амжилттай байж чадаагүй юм чинь гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө ер нь амьдралын явцад харж байхад зарим хүмүүс ер нь төлөвлөгөөгөр ч яхав те угаасаа хэрэгждэг биш те. Би угаасаа хэрэгжүүлэх хангалттай юм тууштай хүн биш гэдэг ч юм уу. Орхицсон байх хандлагууд байдаг. Тэгэхээр эдгээр алдаануудыг гаргахгүй тулд буюу амжилттай төлөвлөгөө гаргахын тулд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр мэдээч хэрэг амьдралын одоо мөч хорон бүрийг төлөвлөн гэдэг бол боломжгүй те. Өөрөөр хэлэх юм бол бидний амьдралд тулгардаг маш олон асуудлууд байдаг, төлөвлөх боломжгүй үйл явцууд байдаг. За тэгэхээр зарим нэгэн тохиолдолд төлөвлөгөөгөө зөрчнөө гэдэг нь төлөвлөгөөний нэг хэсэг шүү гэдгийг угаасаа ингээ ойлгочвол зүгээр юм шиг байна. Үнэхээр би эрүүл хаалтыг бий болгоно гэж бодож исэн ч гэсэндээ хаяа нэг сардаа нэг 7 хоногт нэг энийгээ зөрчгөн хэвийн гэдгийг угаасаа хүлээн зөвшөөрчүүл зүгээр. Хамгийн гол нь танд байгаа нөгөө үнэт зүйл буюу үнэхэрийн чиг одоо шугам болгож явах зорилго чинь тодорхой байгаа тохиолдолд нэг удаагийн одоо зорилгоосоо гажсан ч гэсэндээ буцаад зам руугаа өөрийнхөө явахыг хүсэж байгаа зам руу өөрийгөө авчирч оруулж явах. Тийм сэтгэлийн тийхийг бий болгох нь төлөвлөгөөг амжилттай явуулах хамгийн үр дүнтэй арга зам нь байдаг юм л дээ. Тэгэхээр шинэ жилээр нэг удаадаа бичээд өнгөрүүлдэг биш. За амьдралтаа бүр тэрийг тогтоохын тулд бид нэр эдгээр үсүүдийг бол өөртөө баач гисэн суулгах гэж оролдох хэрэгтэй болж хэлж байна гэсэн үг. Яг саяных миний оюутан байхад байсан амьдралын хэм маягаас үүдэлтэй яг харагдаж байна л да. Миний туршлага би өглөөнөөс орой хүртэл бүр ингээд цаг болгоныхоо цаг болгоны жишээ нөгөө үйл явдал болгоно цагаар нь төлөвлөөд за тэрэнд 30 минут шаарддаг, цаг шаарддаг. Ингээд би өөрөө барагцаалаа цагаа бичиж байгаа байхгүй тий. Тэнгүүдээ замд хөгжрээд ч юм уу ямар нэгэн гадны хүчин зүйлээс болоод миний төлөвлөгөөр явахгүй бол би гадны хүчин зүйлээс болоод миний төлөвлөгөө явахгүй хахад хүртэл стресстэй байдаг гэсэн байхгүй юу. Ингээд 30 минут алдагдчихлаа, 40 минут хоцорчлоо, замд хөгжрөөгүй байсан бол ингэчих байсан ингээл. Тэнгүүд 40 минут хоцорно гэдэг чинь миний дараагийн хийх үйл ажиллагаанаас 40 минут дахиад илүү зарцуулагдах шаардлагатай болно шүү дээ. Тэнгүүд л ингээл төгсгөлд нь өдрийн төгсгөлд 10 цаг гэдээ унтахаар төлөвлөсөн байсан бол одоо ингээ би 10:40-гээ унтахаар болчлаа, 11 гэж унтахаар болчлаа. Маргааш өглөө тэгэхээр чинь би дутуу нойртоос ирнэ гэл бөө юм бодогдоод эхэлнэ. Тэрөөсөө би нэг төлөвлөө бичсэн юм аа хойшоогоо хаяад эсвэл шууд болоод маргааш руу дараагийн 7 хоног руу оруулчих чадахгүй. Яг өдөртөө бичсэн 15 юм байлаа гэхэд 15 бол ингээ хийх юм бол би нэг гоё мэдрэмж аваад байдаг гэсэн байхгүй юу? 15 бол хийж чадахгүй бол өөртөө сэтгэлээр унаад саяны нөгөө төгс рүү тэмүүлээд байдаг гэсэн. Тийм тэгэхээр яг
ингээд нэг сэтгэлээр унаад эхлэнгүүт маргаашаа төлөвлөгөө гаргах амар урамгүй болчдөг. Эсвэл маргаашаа төлөвлөгөөнд нь алилах цөө юм багтаах гэж хичээгээд эхэлдэг. Тэгэхгүй бол угаасаа болохгүй юм чинь би дахиад сэтгэлээр унана гэдэг нэг айцтай тий. Тэгэхээр зүгээр анханасаа за угаасаа хойшлолээс хавил хаяанлаас надаас шалтгааллахгүй хүчин зүйлүүд надад нөлөөлж байгаа гэдгийг бас ойлгоцсон байсан бол би тэр үед хамаагүй амар тайван байх боломжтой л байсан юм байна. Тийм би бас над дээр бас тулгарч ирсэн байхгүй юу. Ингээ жил болгон амар юм төлөвлөгч дэвтэр ингээ авчин. Тэнгүүтээ эхлээл жилийн төлөвлөгөө тэгснээ сар болгоны төлөвлөгөө 7 хоног болгоны төлөвлөгөө 7 хоног дотроо салгаад минут секунд болгоно бараг төлөвлөжгөө те. Тэгэнгүүт бидний амьдралд бол сая амьдрал төлөвснөөр явдгуумаа гэдгийг харуулах үйл явц боллоо шүү дээ ковид. Хамгийн тод илэрлэн. Тэгэнгүүт нөгөө өмнө нь төлөвлөсөн байсан бүх төлөвлөгөөнүүд байхгүй болчихно. Тэгэнгүүт дахиад нэг барьж авах юм хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй тий. Үнэхээр би төлөвлөгөөгөө шууд ингээ аях юм уу эсвэл тухайн одоо нөхцөл байдалтай тохирсон байдлаар дахиад төлөвлөгөөгөө уян хатан боловсруулах юм уу гэдэг шийдэл гарч эхэлж байгаа гэсэн үг. Мэдээж хэрэг сонголт бол минийх. Сонголтыг би өөрөө л хийн. Хамгийн гол нь тэр сонголтуудаас одоо үүссэн дүр нь би өөрөө одоо сууж байгаа учраас төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх үү эсвэл орхих уу гэдэг шийдэл надад ирж байна гэсэн үг. Тэгэнгүүт зарим тохиолдолд бас тулгардаг асуудал нь бид нар зарим ажлуудыг төлөвлөөд байгаа мөртлөөсөө хитрхи их цагийг нь тулгачдаг тий. Айгүй олон юм ингээл зэрэг амжуулж ийн ямар ч би завгүй байна гэд яваад байдаг. Гэтэл бодит үр дүн гарахгүй явсаар байгаад яг нөгөө одоо шаардлагатай хугацаанд ажил маань амжихаа болоод эхэлдэг. Тэгэхээр энийг төлөвлөлтийн төөрөгдөл гэж нэрлэдэг юм байна л да. За яагаад энэ төлөвлөлтийн төөрөгдөл үүсдэг вэ гэхээр бидний тарих цаанаас айгүй өөдрөг ажилдаг гинэ төлөвлөгөө гарах болохоор. Өөрийнхөө нөгөө бодит чадамжийг айгүй өндрөөр үнэлцдэг. За би энийг ч нэг 2 өдөрт хийчиндээ те. Гэтэл нөгөө бие даалт нь бүр семестрийн ихэнд өгсөн бие даалт байдаг ч юм уу. Нөгөө ажил нь бүр одоо санхүүгийн үйлрэл эхлэхээс өмнө өгсөн ажил байсан ч юм уу те. Тэнгүүт нөгөөдгөө хойшлуулж явсаар агаад угаасаа би хийж амжина гэж бодоод өөрөөр хэлэх юм бол нөгөө зүйлийгээ нөгөө ажлаа дуусгахад шаардлагатай хугацаагаа бид нэр хамаагүй багаар төлөвлөждөг юм байна л да. Тэнгүүт төлөлтийн төөрөгдөлд ороод ирэхээр бид нэр нөгөө юмыг цагийн тулгаж хийгэнгүүтээ нөгөөтгөндөө айгу бачимдаал те. Одоо амар стресс ихтэй явдаг штэ. Ялангуяа оюутнуудын хувьд бол энэ амар их түгээмэл тохиолддог асуудал. За тэгээ энэтэй холбоотой судалгаа явьж исэн чинь насан туршидчдын 20% орчим хувь нь төлөвлөлтийн төөрөгдөлтөй байх хандлагатай энэ бүр аргагшсан байх хандлагатай байдаг гинэ. За тэгээ бүр бакалаврын оюутнуудын хувьд аваад үзсэн чинь 70-90 орчим хувь нь ийм асуудалтай тулгардаг гинэ. Нөгөө яг яриад байгаа шүү дээ. Бидал бүр айл улирлын өмнө өгсөн байх чинь тэр явсаар агаад сүүлийн 2-3 хоногт нь хийж дуусгадаг ч юм уу. Тэгээд нөгөө юм айгүй богино хугацаанд яарч сандарч хийх гэдэг асуудлууд тулгардаг те. Тэгэнгүүт бид нар ийм төлөвлөлтийн төөрөгдөл буюу одоо төлөвлөлтөй холбоотой янз бүрийн асуудлуудад ороод эхлэнгүүтээ хит хитэн шийдэл бидний тарих одоо санал болгож эхэлт юм байна л да. Нэг бол өмнө нь дурдгдсан бүгдийг хаях. За болол би бүгдийг орхичих. Дараа нь л хийнэ те. Унсан ч яхав дараа нь дахиад нөхөд үдчихэ гэдэг ч юм уу. За эсвэл тухайн ажлаа хойшлуулж эхэлдэг. За W тавилдаг ч юм уу те. Дараагийн семестрт би даалтаа нөхөд үзүүлчихье гэдэг ч юм уу. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний тарих өөрийгөө хамгаалахын тулд нөгөө өөрийг нэг ачааллуулаад байгаа ачаануудаас өөрийгөө чөлөөлөхийн тулд л эдгээр зүхтах техникүүдийг ашиглаж өгнө гэсэн үг. Тэгэхээр хүмүүс ер нь бол ажлаа айгүйг хойшлуулах хандлагатай байдаг шүү дээ. Ялангуяа хит их ачаалттай болоод эхлэнгүүтээ сонголт хийж чадахгүй болоод эхлэнгүүтээ за дараа нь олчихъя гэд ер нь хойшлуулах хандлага түгээмэл ажиглагддаг. Тэгэнгүүт хойшлуулангуут л хамаг асуудал нь шийдэгдэх гээд байгаа юм шиг боддог те. Гэтэл нөгөөх нь үр болоод дараа 7 хоногт нь дараагийн сард нь нэмэгдээл яваад байдаг. Дараагийн сард дараагийн 7 хоногт уг нь хийх ажлууд нь бас байгаа шүү дээ. Тэрэн дээр нүүр болж нэмэгдээл байдаг. Гэхдээ бид нэр хойшлуулсаар байдаг те. Энэ яагаад юм бэ гэдээ асуугаад үзсэн чинь угаасаа бидний одоо онцлог юу байдаг вэ гэхээр тухайн мөчөд надад тулгараад байгаа асуудлуудыг тухайн болгонд нь аль болох боломжтой арга барилаар нь шийдвэрлээд хүнд санагдаж байгаа юмнуудыг өөрөөсөө зайлуулах сонирхолтой байдаг. Тэнгүүд яалтчгүй нөгөө асуудлууд маань хийх ёстой ажлууд маань надад дараатай санагдаад тархийг маань толгойг маань ачааллуулад байгаа учраас хойшлуулж эхэлдэг. Тэгэхээр энэ хойшлуулахгүй тулд бид нар яах хэрэгтэй вэ гэдэг асуултууд тулгарч эхэлж байгаа юм тий. Түүнийг ярихаас өмнө хойшлуулад байгаа шалтгаануудыг товчхон байдлаар хурангуулаад хүргэе. За хамгийн ихнийх нь
За хамгийн ихнийх нь зорилгын сэтлээс их хамаардаг юм л те. Өөрөөр хэлэх юм бол бидний надад одоо төрсэн байгаа зорилго яаж үүсээд байна вэ гэдгийг айгуу чухал. За үндсэн байдлаар хоёр хэсэгт хуваагаад байгаа. Нэг нь бол амжилтанд хүргэх зорилго, нөгөөх нь бүтлгүүтлээс зайлсхийх зорилго. Тэгэхээр зорилгын төрөл нь буюу сэтэл нь бүтлгүүтлээс зайлсхийхэд чиглэж байгаа зорилго байх юм бол бид нэр тухайн ажлыг хойшлуулах магадлал нь бүр илүү нэмэгдээд эхэлдэг гинэ. Өөрөөр хэлэх юм бол эдгээр зорилгууд нь хүнд өгж байгаа таашаал нь маш бага байдаг. За жишээ нь би жингээ хаснараа одоо магадгүй илүү эрүүл байна гэж зорж байна. Нөгөө талдаа би жингээ хасах юм бол хин нэгэн хүн намайг дооглохгүй гэдэг ч юм уу те. Тийм хоёр зорилго байлаа. Яг адилхан жингээ хасах дээр байгаа юм шиг мөртлөөсөө зорилгын сэтэл нь ялгаатай байгаа. Тэгэнгүүт эрүүл болно одоо илүү одоо амьдралын хвшил гоо сайхан тал руугаа анхаарья гэж бодож байгаа буюу амжилт руу чиглүүлж байгаа тохиолдолд таашаал надад мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд нь илүү их байдаг юм байна л да. За дараагийн нэг зүйл нь гэх юм бол тухайн ажил нь хийхийг хүсээгүй ажил байгаа тохиолдолд тухайн ажлыг хойшлуулах хандлага нэмэгддэг. За одоо бид нар ажлыг бол ингээл ялангуяа имэйл бичих, за эсвэл одоо нэг уулзахыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ уулзах, хийхийг хүсэхгүй байгаа ажлаа хийж байгаа тохиолдолд за дараа 7 хоног дараа сард гэл явуулаад байх хандлага нь бүр илүү нэмэгддэг юм байна. За хамгийн дараагийн зүйл нь гэх юм бол хит том зорилго буюу бит хоёр түрүүний ярианууд дээр бас дурдгдсан тийм. Түрүүний ярианууд дээр бас дурдгдсан. Одоо бүр юм сансрын зорилго, сансрын төлөвлөгөө гаргацдаг тий. Тэгэнгүүт нөгөөтгийг мань тарих хүлээж авангуудаа оо яана би чадахгүй юм биш үү? Эсвэл над энийг хийхэд хангалттай хэмжээний ирчүүч энерги надад алгаа амжихгүй байна, болохгүй байна гэл жилээс жилд ингээл хойшлуулалт яваад ах хандлага байдаг юм байна. Тэр хамгийн том амар том төлөвлөгөө гаргачаар төлөвлөгөөндөө үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. Зорилгодоо хүрэх гэ. Тэгэнгүүт эерэг үр дүнгуудыг өөртөө мэдэрч чадахгүй байгаад хахаар бас айгу хэцүү санагддаг. Тийм учраас хичнээн том төлөвлөгөө гаргасан ч гэсэндээ тэрийг үр дүнг нь мэдэрч болохгүй жижигхэн зорилтуудад хуваагаад явах юм бол бас уг нь боломжтой тийм. Гэхдээ тэр эцсийн том зорилго үнэхээр биелэгдэшгүй маш том зорилго. Аль эсвэл хугацааг нь хитрхи ойрхоноор тавьсан. Гэхдээ урт хугацаанд хүрэх боломжтой зорилгоч байж болно тийм. Ийм боломжгүй байдлаар тавьсан байгаа үед бол хичнээн жижиг зорилтуудаа мэдэрч явж байгаа ч гэсэндээ эцсийн том зорилгоо биелүүлж чадаагүй учраас бас саяны ярьдаг өөртөө сэтгэлээр унах чадахгүй маань болий гэж шууд хаях нөхцлүүдээс үсээд байгаа тийм. За тэгээ хамгийн сүүлийн багц шалтгаан гэх юм бол бусад сэтгэл зүйн асуудлууд байдаг. За ялангуяа сэтгэл гутрал, burnout, за түгшүүр, ADHD гэх мэтлэн сэтгэл зүйн асуудлуудын үед бидний нөгөө нэг өөрийгөө удирдах авч явах, зорилго чиглэлээ цааш нь тодорхойлох, идэвх чармаалт гаргах, өөрийгөө дайчлах гэсэн чадварууд бол илт мэдгэдэггүй хэмжээнд алдагдаж эхэлдэг. Тэгэхээр эдгээр шалтгаануудтайгаар бид нэр ажиллаа буюу төлөвлөөд байгаа нөгөө гой сайхан зорилгоудаа хаях гад байдаг, хойшлуулах гад байдаг. Хандлага бас ажиглагддаг байх нэ. Тэгэхээр энэ бүх ярианы дараа ер нь төлөвлөх хэрэгтэй мүү? Төлөвлөснөөр биднэрт бас юм ачаа дарамтууд ирээд байгаа юм биш үү гэдэг асуултууд тулгарч магадгүй те. Тэгэхээр хоёлаа төлөвлөх үү эсвэл болох уу? Ер нь бол хариулт нь төлөвлөн тэгтээ уяатан байдалтайгаар төлөвлөнө. Тэгээ дээрэс нь өөрийнхөө хүчин чадлыг, өөрийнхөө цагийн нөөц бололцоог ер нь цаашдаа ирээдүйд юу болох эрсдэл боломжтой вэ? Өөрт нь ямар нөөц боломж байгаа вэ гэдгийг бас тийм. Аливаа асуудал тулгархад яаж шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг өөрийгөө ингэж сайн танин мэдчихэд нөхцөл байдлаа хүрээлэн буй хүмүүсээ бүгдийг нь бас сайн мэдчихийж төлөвлөх шаардлагатай болоод байгаа юм. Тэгэхгүй бол тэгэхгүйгээр төлөвлөл юу болтыг сая бол зөндөө ярьлаа шүү дээ. Өөртөө сэтгэлээр унаа өөрийн үнэлэмж доошлно. Өөрийн үнэлэмж доошлохоор чи ямар нэгэн үйл ажиллагаанд ороход л угаасаа бүтлгүүтлүүд араараасаа дагалдаж эхэлнэ, тийм учраас бас шууд хүн болгоныг яг одоо дэвтрээ гараад төлөвлөл гэж хэлж болохгүй юм шиг байгаа. Тийм, дэвтэр дээр төлөвлөх хүмүүс ч юм уу биш ч юм уу те. Хооны онцлог. Тэгэхээр нөгөө нэг энэ бүхний эцэс зүгээр ингээд дүгнэх юм бол юм гэдэг дандаа хоёр талтай байдаг те. Төлөвлөгөө хитрэх юм бол биднэрт хүндрэлтэй, бас байхгүй болчих юм бол бид нэр зорилгодоо хүрч чадхаа болоод эхэлдэг. Тэгэхээр юмны алтан дундчийг олно, уян хатан байж чаднаа гэдэг л шийдэл тулгарч байгаа юм л да. Төлөвлөгөөгөө бас төлөвлөх ёстой гэсэн үг шүү дээ. Сая бол хоёулаа дийлэн ихтэй
ер нь ирээдүйн зорилго юу байх вэ гэдэг нэг зорилтуудаа төлөвлөх процессын талаар ярьсан. Одоо тэр зорилтондоо хүрэх алхмуудыг яаж төлөвлөх юм бэ? Буюу төлөвлөгөөгөө төлөвлөөд төлөвсөн төлөвлөгөөнийхөө төлөвлөгөө хүртэл төлөвлөж болно тий. Бүр ингээ бүгдийг тодорхой болгох гэх юм бол юу ч бодохгүй бай гэх юм бол бүх юмыг амар хэлбэрээр гүйцэтгэх гэх юм бол. За ингийн тулд хэд хэдэн зүйл рүү хүн зорж болно тий. Саяны хүслэнгийн хэлдэг жингээ хасах, аль эсвэл муу зуршлаасаа салах гэдэг зорилго байж болно. Аль эсвэл ямар нэгэн зүйлийг хийж бүтээгээд ард нь гарах гэдэг бас зорилго байж болно. 30 ном уншаад дуусгах. Гэх юм бол энэ бол нэг дадал үүсгэх гээд байгаа юм шиг, үгүй юм шиг зүгээр ямарсан нэг даалгаврыг гүйцэтгээд дуусгах гэдэг шүү дээ. Тэгэхээр 30 ном уншаад дуусгах гэдэг төлөвлөгөөний хувьд бол WOOP гэдэг одоо арга техник ашиглагдаж болж байгаа юм. Энэ болохоор WOOP гэдэг нь wish буюу хүсэл. Дараагийн O нь болохоор outcome буюу би хүслээ биелүүлчих юм бол яг ямар байх уу гэдэг тийм зураглал төсөөлсөн зурагтай. Энийгээ хүн зураг зураад хан дээр өлгөчж болно. Аль эсвэл дотроо байнгын бодоод өөртөө шивнээд одоо мантра шиг уншаа явж ичж болно. Дараагийн өвн болохоор obstacles буюу би хүслээсээ үр дүнд хүрэхэд надад ямар асуудал тулгарх вэ гэдгээ бүгдийг нэг бүрчлэн бичээд дараагийнх нь P нь болохоор WOOP-ийн P нь болохоор plan буюу тэр асуудлуудыг даван туулахын тулд би юу их боломжтой вэ гэдгээ өөрчлөлт тавьчихна гэсэн. Тэгэхээр 30 ном уншиж дуусгахын тулд би сар болгон миний хүсэл бол 30 ном уншиж дуусгах тийм. Тэгэхээр миний үр дүн болохоор 30 ном уншаад дууссан учраас миний тэр 30 ном нь магадгүй дандаа сэтгэл судлалын тухай ном байсан бол би сэтгэл судлалын талаараа нэлээд мэдлэгтэй болцсон юм шиг өөрийгөө төсөөлж болно тийм. Ямар ч байсан хүнтэй сэтгэл судлалын талаар энгийн харилцаа яриаг өрнүүлэх чадвартай болцсноор би өөрийгөө төсөөлье л та. Тэгсэн чинь миний саад бэрхшээл нь юу вэ гэхээр өдөр болгон би номоо унших боломж гарахгүй байж магадгүй те. Тэгсэн чинь би 30 номоо 3 сарын хугацаанд уншина гэж тавьцсан. Сард 10 ном уншина. Тэгэнгүүт би 10 номоо сарынхаа 30 хоногт хуваагаад бас ингээд бахан тоо гаргацсан те. Тэгэнгүүт би өдөр болгонд хэрэгэл хиймээр байгаа байхгүй. Тэгсэн чинь надад тийм зам гарахгүй байж магадгүй. Ажил маань их байж магадгүй. Ядарсан төвлөрөх боломжгүй үедээ номоо унших чадваргүй болж магадгүй гэх мэтчлэн зүйлүүд надад гарч магадгүй. За энийгээ би тодорхой болгочлаа. Тэгвэл тийм асуудал тулгарсан үед би яах вэ гэж бодъё л доо. Тэгвэл би нэг өдөр унших хэрэгтэй байсан 10 хуудасаа дараагийн өдөр болгож хойшлуулна. Хэрвээ тэгэж хойшлуулсан тохиолдолд би 2 дахь өдөр 20 хуудас унших хэрэгтэй болсон бол тухайн өдрийнхөө хамгийн бага надад шаардлагагүй зүйлээ заавал хойш нь тавина. Буюу найзуудтайгаа уулзах байсан бол би найзуудтайгаа уулзахгүй төр зүрд нь хойшлуулна. Ийм золиосыг би гаргана гэд наанаа төлөвлөж л дээ зорчин. Тэгэхээр ийм цогц зураглал гарцсан байгаа үед буюу бид хоёр байнгын хэлсэн те тодорхой байх юм бол гүйцэтгүүлэхэд илүү амар болно. Яг цаг нь тулаад ирсэн үед одоо яах вэ гэж сандрахгүйгээр бэлэн гаргаад ирсэн байгаа зураг хараад одоо ингэх юм байна гэж шууд үлдэхэд маш амархан болоод ирнэ гэсэн. Нөгөөх нь ямар нэгэн дадлалыг бий болгох гэж байгаа бол те тамхинаас гарах гэж байгаа бол архинаас гарах гэж байгаа бол эсвэл байнгын тасал хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай болох гэж байгаа бол ямар аргыг ашиглах боломжтой вэхээр хэрвээ ийм зүйл болох юм бол би тэгнэ гэдэг арай энгийн одоо өмнө нь бол нэлээд том зураг гаргаж ирсэн шүү дээ. Одоо бол дадал зуршлын хувьд болохоор арай энгийн хэрвээ ингэх юм бол би ингэнэ гэдэг томьёонд өөрийнхөө хүслийг болон арга барилуудаа оруулаад ойлгож чинь гэсэн. За жишээ нь би тамхинаас гарах гэж байлаа гэж бодлоо. Тэгэх юм бол найзуудтайгаа уулзах гэж байгаа. Найзуудтайгаа уулзахад бол би дандаа тамхи татчихад байдаг өөрөө мэдж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр найзууд маань хажуу тамхи татаад байдаг. Дээрээс нь бид нэр уулзахаараа ганц хоёр пи уучдаг. Тэгэнгүүт надад тамхи татах хүслээс төрөөд байдаг тийм. Тэгэхээр би ер нь л тамхи татчихад байдаг. Тэгэхээр би тэрийг мэдж байгаа. Тэгэхээр би найзуудтайгаа очихдоо хэрвээ манай найзууд тамхи татаад байх юм бол хажууд тийм дараад нь бүглөөд би ингэнэ гэдэг ардлынхаа юмыг бичнэ гэсэн. Хэрвээ манай найзууд тамхи татаад байх юм бол би найзуудаасаа холдоод явчихнаа. Хэрвээ манай найзууд тамхи татаад байх юм бол би төр зур гадаа гараад тамхи эсвэл найзууд маань гадаа гараад тамхи татхад явангуут нь би дотор заавал үлднэ. Хамт гарахгүй гэдэг зүйлүүдэд тодорхой болгож байна гэсэн. Тэгэхээр ийм бас нөгөө өөрчлөсөн төлөвлөгөө нь яг цагийн тулаад ирэнгүүт найзууд нь хүү гарыг л да гадаа гарч юм яар зогсъё тамхилээ. Тэнгүүт би тамхи татахгүй болцсон тэнгүүтээ за яах вэ гарах уу яах вэ гараа татахгүй хажууд нь зогсож идэг чинь билүү гэдэг бодол төрүүлэхгүйгээр үлдэхэд илүү амархан болно гэсэн үг. Угаасаа гараад хажууд нь тамхи татахгүй зогсох чинь хүртэл хэцүү шүү дээ. Яг хажууд нь тамхины үнэр үнэртэй тамхи татж байгаа хүмүүс харагдаад хоорондоо тамхи татж байгаа хүмүүс нь илүү дотн байгаа юм шиг санагдаад иж магадгүй шүү дээ. Өөрөө хажууд ингээд бос найзуудынхаа хийж байгаа юм хийхгүй байна гэдэг нь тухайн бүлгийг хүрээллээ гаднаас нь ажиглаж байгаатай яг адилхан байгаад байдаг учраас хүн хэцүү байдаг шүү дээ. Яг энтэй адилхан бид нар ер нь олвол ингээд
асуудал тулгарч магадгүй те төлөвлөгөө маань дардан замаар явахгүй. Тэгэнгүүт асуудал тулгарч болноо магадгүй гэдгийг урьдчилан таамаглаад тэр нь тулгарсан ч гэсэндээ өөрийгөө яаж бие авч явах вэ гэдэг бэлтгэлтэй байх юм бол нөгөө төлөвлөгөө маань амжилттай үргэлжлэхэд илүү өдхөн болно. Магадгүй саяны зүчийн ярьсан жишээн дээр яг хав үнэхээр тийм төлөвлөгөө гаргацсан байж байгаад нэг удаадаа халтраад татчихлаа те төлөвлөгөөнөөсөө зөрчлөө. Тэнгүүтээ за одоо би угаасаа өнгөрсөн энэ мөрөөд энэ зорилго маань угаасаа биелэхгүй мэн гэж бодохын оронд за яг дараагийн өдөр арай өөрөөр эхлэе гэдэг ч юм уу те. Дараагийн удаа нөгөө бүтлгүүтлээс өөрийгөө татаж гаргах төлөвлөгөөн дээр илүү анхаарай гэдэг ч юм уу. Нөөц төлөвлөгөөнүүдийг байнга байлгах хэрэгтэй байна л да. Нөгөө хэрвээ ингүүл би ингэн гэсэн шүү дээ. Би ингэн гэдгийг хойдол чинь байнга өөрчлөгдөд туршигдаал явж явах хэрэгтэй зүйл байгаа байхгүй те. Яг өөртөө зөв тохирох аргыг олохын тулд саний нөгөө найзууд маань гарахад би гарахгүй гэсэн бол ялцшгүй гарчаад байвал те. Гарахгүй бол манай найзууд гомдчоод байвал тэр чинь би бас ягтаг суугаад байх чинь хэцүү шүү дээ, сонин шүү дээ те. Тэгэхээр за тэгвэл би гарахгүй биш хамт гараад гэхдээ жоохон зайтай зогсон ч юм уу те. Ингээ байнгын туршилтуудыг хийгээл яваад байх хэрэгтэй л байгаа юм л та тий. Тэгэхээр бидний тархич угаасаа өөрчлөлтөнд тийм хурдан дасан зогцдог одоо эргэтэн биш шүү дээ тий. Маш алгуурхнаар нилээн дургуудуу байр суурьтайгаар дасан зогцдог. Ер нь тарих нөгөө нэг хийж дадсан юм руугаа л тэмүүлээл тэрийгээл хийлгчих гээл байдаг онцлогтой. Тэгэхээр альва нэг өөрчлөлт болгон альва нэг төлөвлөгөө болгон тийм амархан бий болчихно гэж байхгүй. Тэр дундаа одоо 20 30 жил тамхи татсан тэр нь бүр ингээд амьдралынхаа нэг хэсэг болцсон болвол түүнийг өөрчлөхөд төдий чинээний хугацаа хичээл зүтгэл хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нэг өдөр сэрэл нэг өдөр бичээл бүх зүйл оронгороо эргэждэг. Нэг л өдөр сэрэл идеал өөрийнхөө дүрийг өөртөө бий болгочдөг зүйл бол ерөөсөө биш. Төлөвлөгөө гэдэг бол өдөр тутмын маш урт хугацааны явагдчихж хүссэн зорилгодоо хүрэх үйл явц байгаа. Тэгэхээр юм болгоныг төлөвлөн гэдэг угаасаа боломжгүй гэдгийг хоёлаа түрүү ярьсан тий. Тэгэхээр эдгээр ярианууд дээрээс ингээд багцлаад өгнөх юм бол надаа нөгөө Эрик Фромын найдварын хувьсгахууд дээр гардаг нэг өгүүлбэр л дахин санаанд ороод байна. Бид нар ер нь бол аливаа нэг мөчийг надад юу тохиолдох вэ гэдэг ирээдүйн талаар бодит юм бол юу ч байхгүй шүү дээ. Маргааш надад юу ч тохиолдож магадгүй, жилийн дараа гэхэд би хинч болцсон байж магадгүй. Тэгэхээр чиний одоо дотроо хүсээд яваад байгаа зорилго чиглэл юу гэдэг чинь те тэр чинь биелж магадгүй эсвэл биелэхгүй байж магадгүй. Тэгэхээр хүнд байж амьдрал амар утгагүй юм шиг санагдаж байгаа. Биелж магадгүй биелэхгүй ч магадгүй юу ч тохиолдож магадгүй гэхээр төлөвлөж яах юм бэ гэдэг нэг асуудал үүсч магадгүй. Яг үүний эсрэгцүүлж гаргаж ирдэг Фромын санаа юу гэдэг вэ гэхээр бидний энэ төлөвлөгөө гэдэг бол найдварын их үндэс. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээний найдвар биднэрт байж ич бидний амьдрал утга учиртай одоо зорилго чиглэлтэй одоо аз жаргалтай явна те. Тэр найдна гэдэг нь зүгээр л гараас ингэж суучаал те. Гараа хөлөө ачиж суучаал тэгж жаад би нэг баян болчих واخ оо тэгж жаа би нэг амжилтанд хүрчих байхаа гэдэг зүйл бол ерөөсөө биш. Найдвар гэдэг бол нөгөө нэг төлөвлөгөөнүүдийн нийлбэр гэж бараг ойлгож болохоор. Өөрөөр хэлэх юм бол хизээ нэгэн цагт надад ирээдүйд би өөрийгөө бэлэн болгож байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэр төлөвлөгөө гэдэг бол бид нарыг нөгөө идеал руу маань илүү ойртуулж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр бид нар нөгөө нэг түрүүний ярьсан арга техникүүдийг ашиглаад аль болох ухаалгаар төлөвлөгөөнүүдийг гаргаад сурах юм бол энэ жилдээ 22 онд төлөвлөж байгаа үйл ажиллагаануудаа амжилттай ард нь гарч чадах байхаа гэж бодогдож байна. Тийм. Саяны бас төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхдээ одоодоо байх буюу бяцлаглалын арга техникүүдийг ашиглаж чадах юм бол яг нөгөө төлөвлөсөн байгаа төлөвлөгөөгөө юу ч болж магадгүй гэж өнцгөөс харахгүйгээр яг төлөвлөсөн зүйлээ хийгээд гүйцэтгэж явцдаа одоо яг юу болж байна? Энийний дараа юу байгаа вүлээ? Тэхийн тулд би юу хийх ёстой вүлээ? Гэд хаа байсан нөгөө дараагийн 7 хоногийн юмыг бодоод байхгүйгээр те яг одоо хийж байгаа юмдаа төвлөрөөд хийгээд явах юм бол бас төлөвлөгөөг амжилттай гүйцэтгүүлэхэд илүү тустай. Энэ нөгөө нэг the one thing гэдэг ном байдаг шүү дээ. Яг ямар нэгэн зүйлийг хийж байгаа бол яг тэрэн дээрээ л төвлөрөөд хийх. Угаасаа хүний тарих multitasking буюу нэгэн зэрэг олон тусдаа үйл ажиллагаануудыг гүйцэтгүүлэхэд муу байдаг. Гэхдээ энийг бол маш олон судалгаагаар ийм чадвартай хүмүүс ховорхон байдгийг бол гаргаж ирсэн байдаг. Гэхдээ дийлэн хүмүүсийн хувьд бол энэ чадвар байхгүй ч муу тааруу те. Тийм учраас яг одоо хийж байгаа зүйл дээрээ төвлөрөөл
дууссан бол өнөө оройдоо эсвэл маргааш өглөөдөө дийлэнхтэй маргааш өглөөдөө нөгөө арай дээр сонголт болчиход байна. Ягаад тэгэхээр өдрийн төгсгөлд хүн шийдвэрийн ядралтанд хүрсэн байдаг гэдээ ярьсан шүү дээ. Маш хэмжээний стрессийг даван тулцсан байгаа учраас маргаашаа эсвэл дараа шил хоног төлөвлөгөө гаргах хэвчээ. Тийм учраас өглөөдөө эртхэн босоод тухайн өдрийнхөө ч юм уу аль эсвэл дараа 7 хоногийнхоо төлөвлөгөөнүүдийг гаргах юм бол илүү сэрэг толгойтой байгаа учраас яалтчгүй толгой илүү сайн ажиллаад амжилтад бэлэгдэхүйц төлөвлөгөөг бас гаргах боломжтой. Тэгэхээр хүн болгонд тохирсон төлөвлөлтийн арга гэж бол байхгүй. Хүн болгонд бас төлөвлөх загвар тохирох албагүй, юм болгоноо төлөвлөх албагүй. Тэгэхээр яг өөртөө тохирсон арга барилыг, өөрөө чинь онцлог шинж амьдралын хэм маяг тохирсон арга барилыг олоорой. За тэгээд мэдээч хэрэг та бүхэндээ эх ондоо зорж чиглэж байгаа бүх үйл ажиллагаанд нь амжилт хүсье, амжилттай төлөвлөгөөнүүдийг гаргах байхаа гэж найдаж байна. Тийм, гол нь аз жаргалтай байгаарай, тий. Бүх төлөвлөгөөнүүдээсээ алдсан бол биелүүлж чадаагүй бол тэрнээсээ суралцаад тэрнээсээ зүгээр алдаа байсан тий. Зүгээр тэнцэнээсээ гой би туршлагыг авчлаа гэж эргээр хараад дандаа л аз жаргалтай байгаарай гэж хүсэн өрөө ёо. За тэгвэл дараагийнхаа дугаараар шинэ ондоо уулзцгаая. Баяр таа.